Сайн байцгаана уу? За өнөөдрийн бичлэгээр бид бүхний амьдралд үнэхээр хэрэгтэй чухал нэгэн мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцахаар бэлдлээ. Энэ нь доктор Бутейкогийн зөв амьсгалын талаар онолын тухай мэдээлэл юм аа. Түрүүчийн бичлэг дээр Вим Хоффын амьсгалын талаар ярьсан. Тэгээд дараагийн бичлэг дээр доктор Бутейкогийн амьсгалын дасгалыг ярих гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа хэрвээ үзсэн бол. Тэгээд яг энэ дасгалыг нь бол заавал бид суралцах ёстой юм байна. Харин энэ доктор Бутейкогийн амьсгалын дасгал гэдэг зүйл яагаад ийм олон түмэнд эрэлт хэрэгцээтэй дэлхийд даяар ингээд нэр нь төгсөн алдарсан ийм дасгал байдгийн бэ гэдгийн гол суур онолынх нь үндслэлүүдийг өнөөдөр би та бүхэндээ товч танилцуулахар бэлдлээ. Константин Павлович Бутейко гэдэг хүн маань 1923 онд Киев хотод төрсэн юм байна. Тэгээд зарим их сурвалжин дээр Орос хүн, зарим их сурвалж дээр Украин хүн гэсэн ийм мэдээлэл гарч ирж байна. За ямар ч байсан Бутейко маань Москвагийн Ангаахын их сургуульд орж суралцаад эмчийн мэргэжлийг эзэмшсэн байна. Тэгээд суралцж байх хугацаанд хийж байсан шинжилгээ судалгааны ажил нь юу байсан бэ гэхээр тийм маш хүнд өвчтөй эдгэршгүй эмчлэх боломжгүй гэсэн ийм онцтой өвчтнүүд дээр ажиглалт судалгаа хийжсэн. Тэгээд голчлон тэр хүмүүсийн амьсгалын байдлыг ажиглаж исэн байдгийн байна. Тэгээд маш олон цагаар сууж судалгаа хийж ажиглалт хийж байсны үр дүнд энэ хүнд өвчтөй хүмүүсийн амьсгал маш ийм хүнд гэх юм уу? Одоо хүчээр айхтар тэгж хүч гаргаж амьсгааддаг гүнзгий мөртлөө богино ийм одоо давталт олонтой гэх юм уу те ийм маягаар ер нь л маш тийм хүнд байдлаар амьсгалж байгаа гэдгийг анзаарж ирсэн юм байна. Тэгээд тэрч битгий хэл нөгөө өвчтнүүд нь зарим нь бүр биеийн байдал нь хүндрээд амьдрах хугацаа дуусч байгаа гэдгийг хүртэл тодорхойгоор бүр наривчлаад за энэ хүнд яг иймэрхүү цаг хугацаа үлдчихтэй гэсэн ийм юуг юу маш алдаа багтаагаар тийм оншийг гаргаж хэлж өрчлөн ийм таамаглаж чаддаг бүр ийм туршлагатай болчихсон байсан юм байна. Оюутан байх хугацаанд. За мөн оюутан байх хугацаанд Бутейко маань цусны даралт ихсэх өвчтөй гэж онцлогдсон. Тэгээ энэ бол бүр арах гэх юм уу те тийм маш хүнд хэлбэрийн даралт ихсэх ийм өвчин байж үдсэн эмчнэр нь түүнд за энэ хүн маань ердөө 12 сар л амьдрнаа гэсэн ийм онш тавьж хэлж ирсэн байна. Гэтэл азар Бутейко маань сургуулийн амжилттай төгсч чадсан. Тэгээ эмч болоод эмчийнхээ мэргэжлэр ажиллаж байсан. Гэхдээ энэ явцдаа даралт ихсэх өвчнөдөө янз бүрийн эмчилгээ хийлгэжсэн боловч амжилт олоогүй тэр өвчний шинжилгээнд бүх юм хэвээрээ байжсэн. За тэгтэл 1953 онд түүний амьдралд эргэлт гарсан нэг тийм нээлт өөрөө хийж чадсан гэж энэ их сурвалжуудаар дурдсан байна. Тэр нь яасан бэ гэхээр гинт нэг оюутан байхдаа ажилт хийжсэн өвчтнүүдийнхаа тэр амьсгалыг нь ажиглаж исэн яг тэр юу нь ажилт нь гинт ухаан санаанд нь зурхиж орж илтэй. Яагаад вэ гэхээр өөрөө цусны даралт ихсэх өвчнөд байнга толгойн өвддөг бие нь маш тухгүй мэдээж тий даралт ихтэй хүн ямар байх вэ те. Дээрэс нь нэг талынх нь бөөр нь өвдөөд маш олон тийм таагүй зөөврүүд бие дээр илэрч ирсэн байна. Тэр үед нь яг нэг маш хүнд байдалд ороод бараг л бие барахын өмнөх өвчнүүд ингээд хүн дээр амьсгалдаг байсан. Яг тэдэнтэй адилхан тийм байдлаар өөрийгөө амьсгалж байгааг гинт анзаарсан юм байна. Тэгэн гутаа тэндээс нэг бодол төрсөн нь юу вэ гэхээр хэрвээ бидний эрүүл мэндийн байдал яаж амьсгалахад маань нөлөөлж байгаа бол түүнээс нэгсэндээ биеийнхээ байдлаас хамаарат амьсгалын маань ямар байдлаар амьсгалах нь хамаарат өөрчлөгдөж байгаа бол бид ухамсартайгаар амьсгалаа өөрчлөөд амьсгалаа хянаад ийм намуун хэвийн зөөлөн амьсгалж үзэх юм бол ямар болох нь вэ? Энэ нь бол буцаад өвчтний маань эрүүл мэндийн байдалд нь нөлөөлөх нь үгүй юу гэдгийг өөрийнхөө биедээр туршиж үзмээр гинт ийм бодол орж ирсэн юм байна. Тэгээд
тийм нэг өвчтнүүтэй адилхан айгүй хүнд тийм хэцүү байдалтай амьсгалж ирснийга болоод өөрөө дотроо бүр бодож хянаж байгаад зөөлөн айжуухан гэхдээ тийм гүнзгий биш яг нэг өөрийнхөө биеийн таавар гэх юм уу ийм байдалтай тэгээд яг жигд хэмнэлтэйгээр ингэж амьсгалж үзжээ. Тэгээ ингээд амьсгалаад эхэлдэл тун удалгүй бүр хэдхэн минутын дараа гэсэн тийм их сурвалж дээр бичсэн байна лээ. Хэдхэн минутын дараа толгой нь өвдөжсэн, за мөн тэр бөөрнийх нь өвдөлт гэх зэрэг ер нь маш тухгүй байдал үүсгэж исэн тэр бүх шинж тэмдгүүд нь арилсан, түүнийг мэдрэхэ байсан тийм байдгийн байна. Тэнгууд энэ үнэхээр миний энэ өвчний шинж тэмдэг байна. Амьсгалаас болоод өөрчлөгдөж гинэ үгүй юу гэдгээ шалгахын тулд буцаад яг тэгж зориудаар өөрийнхөө амьсгалыг жигэд зөөлөн болохоос өмнөх тийм хүнд хүчтэй албаар тийм гүнзгий татаж амьсгалж ирсэн яг тийм амьсгалынхаа хэмнэл рүү буцаад оруулаад өөрөө тэгээ амьсгалаад эхэлсэн чинь нөгөө шинж тэмдгүүд нь буцаад тодроод мэдрээд эхэлсэн байна. За иймэрхүү байдлаар нөгөө эмч маань энэ дээр анхаарал хандуулад ер нь амьсгалын тал дээр хийсэн судалгаа шинжилгээ материалууд юу гэдгийг тэр бүгдийг ингээд уншиж судалж эхэлсэн юм байна. Тэгээ яванда Москвад хүүхдийн эмнэлэг дээр амьсгалын замын өвчтөд 100 хүүхэд дээр ийм туршилт ажиглалт хийж эхэлсэн юм байна. Мэдээж энд нь тодорхой нэр нөлөө бүхий эмчнэр туслаад дэмжиж ингэж явж ирсэн юм байна. Тэгээ үр дүнд нь яасан бэ гэхээр тэр хүүхдүүд дээр яасан бэ гэхээр амьсгалын хянаж удирдах яг тийм зөөлөн байдлаар амьсгалуулах нэгсэндөө амьслын дасгал маягийн тийм эмчилгээ терапи хийсэн юм байна л да. Тэгсэн чинь тэр хүүхдүүд маш сайхан эерэг үр дүнтэй гарсан олон хүүхдүүд тэр амьсгалын замын өвчтөе хүүхдүүд нөө бактери астма маягийн ийм өвчтөе ихэнх нь тийм байсан байна. Тэднээс яг тэр доктор Бутейкогийн дасгалын ачаар ихэнх хүүхдүүдийн тэр нэг айхтар хурц илэрж исэн тэр шинж тэмдэг өвчний зовирууд нь намдсан байна. Тэр ч битгийл зарим хүүхдүүд нь бүр идэгрээд эмийн эмчилгээ огт хийх шаардлагагүй ч юм уу та ийм байдал гайхалтай тийм үр дүн гаргажээ. За иймэрхүү маягаар ингээ явж идэл тэгээ сүүлдээ яг зарим нэг дэмжлэгүүд нь сүүлдээ байхгүй болоод бүр тэр ч битгийл өөрийнх нь амь насанд халдах гэсэн тайлагдахгүй тийм одоо тайлбарлашгүй байдлаар амь насанд халдах гэсэн автомашины осол ч юм уу эсвэл мөн хоолндонд хортой бойц хийсэн иймэрхүү ордлогууд гарч исэн гэсэн ийм мэдээлэл байна. Гэсэн хэдий ч сүүлдээ хэдэн онд байсан бай 63 онд байсан баха. Энэ доктор Бутейкогийн энэ гаргасан нээлтийг нь албан ёсоор энэ бол шинжлэх ухааны нээлт юм а гэж хуучин зөвлөл бод улсын тэр эрүүл мэндийн яамнаас нь ч юм уу тодорхой эрх бүхий байгууллагаас нь хүлээн зөвшөөрөөд албан ёсоор энэ эмчилгээг орон даяар нэвтрүүлж эмчилгээнд нэвтрүүлэх ийм шийдвэр гарч ирсэн юм байна л да. За тэгэхээр товчдоо энэ хүний түүх маань иймэрхүү байна. Тэгээ энэ хүн маань 2003 онд нас орсон юм байна. Тэгээд түүнээс нь хойш Ирландын нэг өвчтөн яг энэ доктор Бутейкогийн өөрх нь гарын одоо өвчтөн энэ хүний яг өөрөөс нь дасгал заалгаж аваад астмтай байсан 26 настай юм залуу, Ирланд залуу. Тэгээд доктор Бутейкогийн хийлгэж байсан тэр дасгалд оролцоод эдгэрсэн. За тэгээд түүнээс хойш энэ хүн яг энэ доктор Бутейкогийн нэрээр дэлхийд даяар Бутейкогийн эмнэлэг ийм байгуулсан юм, эмнэлгийг байгуулжээ. Тэгээд түүндээ маш олон хүмүүсийг сургаад эмчлээд эдгэрүүлээд дээрэс нь мөн амьсгалын сургагч, амьсгалын дасгалжуулагч нарыг олноор бэлдэж гаргадаг ийм болоод үйл ажиллагаа явуулаад дэлхийд даяар энэ одоо маш өргөн хүрээтэй олон түмэнд тус болж байгаа. За ийм түүх байт юм байна. За тэгэхээр Бутейкогийн нээлт гэж яг чухам юуг нь хэлж байгаа бэ гэхлээр товчоор хэлэх юм бол орчин цагийн соёл иргэншлийн нөлөөнөөс хамаарат бид бүхэн байх ёстой хэмжээнээс хэд рүү илүү амьсгалдаг болсон гэсэн ийм зүйлийг энэ хүн гаргаж тавьжээ. Тэгээд энэ бол англиар hyperventilation гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хэд агааржуулалт гэж одоо махчилж орчуулбал ингэж орчуулж болох байх тийм ээ. Нэг ёсондоо бид
бидний бие махбодын физиологийн яг хэвийн түвшиндөө хэрэглэх шаардлагатай хэмжээний агаараас илүү агаараар амьсгалдаг болж таарад байгаа юм. Тэгэхээр тэр нөх хит агааржуулалт буюу хит их амьсгалснаас болоод маш олон өвчин тэм зовиор хүний биед үүсэж байна гэдгийг доктор Бутейко судалж олж мэдэж гаргасан юм байна. Тэгээд энэ хүний зохиосон амьсгалын дасгал нь яадаг вэ гэхээр биднийг тэр хит амьсгалах буюу hyperventilation гэдэг энэ зүйлээс хамгаалсан ийм намуун зөөлөн яг хүний бие махбодод таарсан хэмжээний амьсгалаар амьсгалуулж сурахад гол зорилго нь оршдог юм байна. Тэгэхээр энэ доктор Бутейко маань амьсгалахыг яг нэг хоол идэхтэйгээр яг зөвлөж хэлсэн байдаг юм байна. Өөрөөр хэлбэл бид нөө хотоодны хэмжээнээс хамаагүй илүүгээр идэх юм бол идэж чадахгүй те буцааж гаргах бөөлж өгөх юм уу эсвэл зүгээр шингээж чадахгүй болох удаандаа олон жилээр ингээд хэтрүүлээд идээд байгаа хүмүүс мэдээж бие махбодод нь маш муугар эрүүл мэндийн сөргөөр нөлөөлнө тийм ээ. Хотоод нь сун, шархлаа үүснэ, улаайлт гэдэг ч юм уу. Тэгээс үлдээ хоолн шинхээ болох гэдэг ч юм уу. Маш олон асуудал үүсч болно. Яг энтэй адилхан бид нэр яг хэвийн байх ёстой амьсгалаасаа хэтрүү ихээр амьсгалж хүчээр тэгж гүн амьсгалаад ийм хэтрүүлсэн амьсгалын уршгаар болоод бид маш олон асуудлууд, эрүүл мэндийн асуудал үүсэж байна. Юуны дөрөнд амьсгалын замын асуудлууд, бактери, астм, за мөн уушгины одоо бронхит гэдэг ч юм уу те. За цаашдаа үүнээсээ хамаарат хитрхи гүн дээрээс нь одоо их богино юутай ойрхон юм шахуу ингэж сандарсан байдалтай ингэж амьсгалахлаар мэдээж нервийн систем маань стрессийн байдал автоматар орчдөг. Нэгэсэндээ бид симпатик мэдрэлийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг гэсэн үг болох нь байна. Үүнээс улбалаад гэх мэтлэн маш олон асуудлууд хүний эрүүл мэндийн байдалд хэвийн бус болчтой юм байна. За үүн дээр доктор Бутейко маань ажиллаад энэ талаар хангалттай мэдээлэл гаргаад ингээд олон түмэнд танилцуулж мөн яг үүнийхээ дагуу амьсгалын дасгал өөрийнхөө тэр амьсгалын дасгалыг үүсгээд олон хүнийг амьсгалын замын болон ер нь нойргүйдэл гэх зэрэг эрүүл мэндийн маш олон асуудлаас салгаж чадсан ийм түүхтэй байт юм байна. Тэгэхээр зөв амьдрал зөв амьсгал, буруу амьсгал гэдгийг доктор Бутейкогийн онлын үндэслэлээр юу гэж тайлбарладаг вэ гэхлээр за юуны түрүүнд зөв амьсгал гэдэг маань ямар шуухан харагдахыг тайлбарлая. За энэ юуны түрүүнд сонсогдохгүй гэж байгаа юм. Сонсогдохгүй буюу бид ингээд 50 амгалан сууж их үедээ амьсгалж байгаа амьсгал маань хажууд байгаа хүнд төдийгүй бидэнд өөрт хүртэл ийм сонсогдохгүй дуу чимээ гарахгүйгээр байх хэрэгтэй гэсэн үг. Нэгсэндээ бид нэр амьсгалаад ингээд шуухнаад ингээд хоолоо ам ингээд зээж хэржигнээд ч юм уу ингэж сонсогдож байна гэдэг маань бид хит их амьсгалж байна гэсэн үг болж тарах нь байна. Өөрөөр хэлбэл буруу амьсгалж байна гэсэн үг. За тэгээд зөв амьсгалын маань дараагийн нэг юу н шинж тэмдэг нь юу байх вэ гэхээр харагдахгүй гэж байгаа юм. За би энэ пошл дээр бичсэн тийм их сурвалжаас уншиж байна л да. Невидочны гэсэн байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр харагдахгүй буюу яг амьсгалж байгаа маань биднээс мөр өргөгдөж бариад ч юм уу те ингэ цээж түхэлзээд ч юм уу иймэрхүү байдлаар харагддаг штэ. Ийм байдал харагдахгүй байх нэ. Үүнийг бол харагдахгүйгээр амьсгална гэж хэлж байгаа юм байна. За мөн зөв амьсгалын дараагийн нэг шинж тэмдэгт бид нөгөө өрцөөр амьсгалах хэрэгтэй. Буюу мөр хөрөх хөдөлгөхгүй цээжнийхэн хэрцэг одоо томорч айхтар тийм анзаарагдам томорч ижгэрхгүй харин үл анзаарагдам төдийд хэвлийн амьсгал ингээд явж явах хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл бид тийм маш тийм гүн амьсгалахгүй юм байна. Доктор Бутейкогийн хувьд бидний тэр гүн амьсгалах ёстой гэдэг энэ маань буруу гэж үздэг юм байна шүү. За тэгээ дараагийн эрүүл амьсгалж байгаагийн шинж тэмдэг нь 50 байх ёстой. Тэгээд амьсгалын маань хэмнэл нь чигд ийм байж чадчих юм байна. Энэ эдгээр шинж тэмдгүүдийг бүгдийг ингэж агуулж чадчихвэл энэ бол бид зөв амьсгалж байна гэсэн үг байна. Харин дээрэс нь бид нар зөвхөн хамраараа амьсгалах ёстой. Энэ бол бас түрүүчийн нэг бичлэг дээр би дурдж ирсэн да тийм хүн заавал хамраараа л амьсгалах ёстой юм байна. Хэрвээ амаар амьсгалж байгаа бол энэ бол буруу амьсгал гэж тооцогддог. Яг энийг бол доктор Бутейко бас яг баталгаажуулж хүн заавал хамраараа амьсгалах ёстой гэж
хэлсэн байт юм байна. За хэрвээ одоо дурдах энэ шинж тэмдгүүдийн аль нэг нь ч юм уу те эсвэл бүгдээрээ ч юм уу хэрвээ танд анзаарагдчихвэл бид өөрсдийнхөө амьсгалыг буруу амьсгалж гин гэж үзэж болох нэ. За тэгэхээр буруу амьсгалд ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ, харагддаг вэ, анзаарагддаг вэ гэхлээр ямар ч байсан биднес амьсгалах үедээ амаан гагаад амаар амьсгалаад байгаа бол энэ бол яалтчгүй буруу амьсгалд тооцогдно. За хоёрдугаарт нь яг амьсгалах үеийн тэр шууган амьсгалж байгаа тэр байдал маань яг амарж байгаа байдал те яг 50 гэртээ ч юм уу сандал дээр сайхан та тухлаад сууж байгаа үед амьсгалж байгаа амьсгал маань сонсогдчихвэл энэ бас бид буруу амьсгалж байгааг шинж гэж байна. За мөн тогтмол бид нэр ингээд санаа алддаг те олон хүмүүс ингээд өөр юм хэлгүй санаа алддаг. За энэ уламжлалт Монголын уламжлалт хангахын талаас мэдээж энэ голын хийм энтертэй холбож ярьдаг. Доктор Бутейкагийн хувьд бол энэ тогтмол санаа алдаад их эсвэл ингээд үргэлж эвшээх юм хүсэл төрөөд идэг, эвшээдэг. Энэ нь бол бас буруу амьсгалж байгаагийн шинж тэмдэг гэж үздэг нь байна. Өөрөөр хэлбэл хүний бие махбод маань хүчил төрөгчийн өсөглөнд ороод түүнийг авахын тулд энэ санаа алдах, эвшээх байдлаар тэрний илэрч гардаг юм байна л да. За тэгээд дээрэс нь амьсгалын тэр нэг хэмнэл маань тийм жигд биш. Нэг ингээ хүчтэй амьсгалж яснаа л нэг хэсэг бүр амьсгал нь тасалж байгаа мэгтэй маш бага амьсгалж яснаа гинт амьсгалаад эхлэх ч юм уу те. Энэ маань бас бидний орчин цагт маш олон зүйлд анхаарал сарндаг, нэг зүйл дээр төвлөрч чадахгүй байдаг ч юм уу. Эсвэл нэг зүйл дээр маш их төвлөрөлөө бүр хамаг хүчээ шавхаад нэг зүйл дээр төвлөрөхийг хичээдэг. Энэ зэрэгс иймэрхүү зүйлээс болоод бидний амьсгал маань яг юм жигд байж чадхаа болсон. Энэ бол бас орчин цаг энэ соёл иргэншилтэй холбоотой гэж үздэг юм байна. За ийм байдал бас илэрдэг юм байна шүү. Тэгээд ярьж үедээ хүн өөрөө яг амьсгал нь яг жигд биш байгаа, зөв амьсгалж чадахгүй байгаа хүмүүс маань ярианыхаа явцад тийм заавал гүнзгий амьсгаа авах шаардлага гараад идэг. Нэгсэндээ хэсэг ярьжсанаа л нэг бүр цээж дүрээ амьсгалах хүсэлтэй болдог ч юм уу те. Энэ маань бас бид буруу амьсгалж байгааг шинж байх юм байна. За тэгээд амьсгалж их үедээ бидний мөр болон цээжний дээд хэсэг ингээд хөдөлгөөнтэй харагдаж байгаа юм бол энэ бас буруу амьсгалж байгааг шинж гин. Гэх мэтлэнгээр ийм шинжүүд бидний амьсгалж их үед бид өөрсдөө ч юм уу те эсвэл хажууд дэрэгдэх хүнийхээ тэр амьсгалж байгаа байдлыг анзаараад иймэрхүү шинжүүдээс аль нэг нь илэрч явах юм бол энэ хүн маань буруу амьсгалж ийн гэж үзэх нэ. За тэгээд энэ яагаад тийм хэд амьсгалах одоо hyperventilation гэдэг энэ үзэгдэл маань яагаад бий болсон юм бэ гэхээр энэ бол сүүлийн хэдэн 10 жилийн туршид дэлхийн нийтэд ийм байдал их түгээмэл гарч ирсэн юм байна. Тэгээд үүнийг нь яг юм натурал те юу гэдгийг эко хүнс хэрэглэх нь багассантай бас холбож үздэг юм байна. Дээрээс нь бие махбодын тэр физик ажил хийх нь багассан. Маш олон хүн офисын тэм конторын суугаа биеийн идэвхгүй байдалд ажил хийх шаардлагатай болсон. Ийм амьдралын хэв шинжээс болж ин гэж үздэг байх нь байна. За тэгээд одоо цагт олон хүмүүсийн хийж байгаа ажил нь маш их тийм стресс хүнийг стресст оруулдаг. Энэ нь бас хүний амьсгалыг тийм жигд биш болох, зүв биш болох гол бас хүчин зүйл болчт юм байна. За мөн суугаа ажилттай хүмүүс бол ер нь бол зүв амьсгална гэдэг нь бол тун хэцүү тийм ээ. За тэгээд зүв бус буюу буруу амьсгалах тэр hyperventilation буюу хит амьсгалах энэ амьсгалахад хүрэж байгаа гол шалтгаанууд нь юуны төрөнд гүнзгий ингээд цээж дүүргээл өстой уушгаа хандлан дүүртэл амьсгалж явах ёстой гэдэг энэ нь бол хамгийн зөв амьсгалын хэлбэр юм а гэдэг ийм ойлголт хүмүүст нийт суудсан байдаг. Энэ нь одоо бид буруу амьсгалахын хамгийн эхлэлийн хамгийн том шалтгаан болоод идэг гэж доктор Бутейко үзсэн байт юм байна. За тэгээд мөн стресс эерэг боловсрогтой тийм сэтгэл ийм хөдлөл огцом цочор ийм хурц ийм сэтгэл хөдлөлүүд маань нэгснөө бидний стрессийг дээд нервийг маань савлуулж байгаа энэ үйл явдлууд амьдралд дүүрэн байж тээ. За энэ бол бас бидний буруу амьсгалахад нөлөөлж байгаа хүчин зүйл байдаг юм байна. Мөн хэтрүүлэн идэх маань бас амьсгалд нөлөөлчдөг. Мэдээж ходоод гэс дүүрчээд өчсний амьсгал хийх ёстой бол байхад ходоод гэс маань дүүрээд гидс бүр ингээд сэрийцэн байхад
бид хизээш өрцний амьсгал хийж чадахгүй шүү дээ. Зөвхөн цээжнийгаа дийцэхээр амьсгалж таарна те. Тэгэхээр энэ маань мэдээж буруу амьсгал болж таарах нэ. За тэгээ мөн хэтрүүлэн ихээр унтах, удаанаар унтах. За манай уламжлалт ангахад бас мөн нойр хэтрэх юм бол те өвчин болно гэж үздэг те. За энэтэй бас яг адилхан зүйл энэ ч дурддагсан байна. За тэгээ хэд ийм халуун халаалт ихтэй ийм орон сууц ийм байранд амьдрах энэ нь бас бидний амьсгалахад зөв биш амьсгалахад бас нэлээд том нөлөө үзүүлчихдээ юм байна. А мөн хортой орчин тойрон одоо манай Улаанбаатар гэхтэл өвөлдөө ямар их утаа ийм угаар байна те. Эн чинь бас бидний амьсгалын буруу амьсгалахад мэдээж хамгийн том нөлөө үзүүлж байгаа зүйлсийн нэг мөн гэдэгтээ хинж марахгүй байх. За тэгэхээр энэ доктор Бутейкогийн энэ онлын үндэслэл дотор явж байгаа хамгийн чухал суур онол нь юу вэ гэхлээр boring effect гэж нэг зүйл яригдж байна. За boring effect гэдэг маань юу вэ гэхлээр хүн хичнээн одоо гүнзгий амьдлахыг хүсэж байна. Энэ нь бидний бие махбодод тэр нэг хүчил төрөгчийн өлсгөлэн буюу хүчил төрөгч хэрэгтэй байна гэдэг ийм тохиолдлын үүднээс хүн улам их хүчтэй амьсгалж эхэлдэг. Бүр зохиомлоор маш хүчтэйгээр агаарыг хүчтэй сороод гүнзгий амьсгалж эхэлдэг. За ингээд ойрхон хүчтэй гүнзгий амьсгалж эхлэхлээр уг нь бол бидний бодлоор бол бид өөрсдөө ингэж хүчтэй амьсгалж байна. Хэр их хүчтэй ингэж амьсгалснараа тэр хэмжээгээр биедэх тэр агаар хүчил төрөгч хэрэгцээг хангаж байна гэж боддог байтал үнэндээ яг тийм биш. Харин яг эсвэргээрээ ингэж огцом амьсгалах тусам бие махбод цуснд маань шингэх хүчил төрөгчийн хэмжээ багасч идэм байна. За үүний гол түлхүүр нь юу вэ гэхээр бидний бие цуснд за тэр уушгинд цулцсангууд ч юм уу те тодорхой хэмжээний нүүрс төрөгч байх ёстой байдаг юм байна. За тэр нүүрс төрөгч маань ингээ хитрхи хүчтэй юм интенсивний юм одоо хүчээр ингэж амьсгалаад ирэхлээр тэр цусндах нүүрс төрөгчийн хэмжээнд багасаад ирэхлээр тэр хэрээрээ хүчил төрөгчийг шингээх чадвар, хүчил төрөгчийг өөртөө одоо хүлээж авах юм чадвар бие махбодод байхгүй болт юм байна. Багасд юм байна. Нэгэсэндээ бид хүчил төрөгч хэрэгтэй гэж улам их ингээд амаач ангаагаал ам хамраараа зэрэгдэл айгүй гүнзгий хүчтэйгээр амьсгалаад их тусам улам хүчил төрөгчийнхөө өсгөлөнд баригддаг. Тийм учраас энэ маань ингээд ийм нэг одоо ийм харанхуй ийм тойрог байдалд орчдөг. Үнээсээ гарч чадахгүй ийм байдал үүсдэг юм байна. За яг энийг бол boring effect гэж нэрлэдэг юм байна. Харин цуснд хангалттай хэмжээний нүүрс төрөгч байж иж тэр хэмжээгээр хүчил төрөгчийг өөртөө шингээж авах бие махбодод цуснд эд эсүүдэд хүргэх энэ чадвар нэмэгддэг юм байна. Өөрөөр хэлбэл нүүрс төрөгч маань тийм муу буюу эсвэл хамгийн хор гэж бодогдох биш. Харин бидний биед байх ёстой тодорхой түвшинд яг хүчил төрөгч нүүрс төрөгчийнхөө төвшинг тодорхой түвшинд барьж их ёстой маш үнэтэй чухал бодис бол нүүрс төрөгчийн хий болж таарах нэ. Үүнийг boring effect гэж нэрлэдэг юм байна шүү. Үүн дээр энэ профессор Бутейкогийн энэ дасгалын онлын үндэслэл нь энд байт юм байна. Тэгэхээр доктор Бутейко маань бид аажим зөөлөн тийм гүн биш тэгээд чигд хэрнэлтэйгээр тэгээд зөвхөн хамраараа амьсгалах нь зөв гэсэн ийм зүйлийг гаргаж ирж. За яг энэ байдлаа баталгаажуулаад маш олон хүмүүст ийм эрүүл мэндийн амьсгалын дасгалыг зааж өгөөд тэдгээр хүмүүс нь маш олон тийм өвчин, тийм завиур, ийм таагүй тухгүй байдал, амьдралын чанарт нөлөөлж ирсэн тийм завиуруудаас салж чадсан ийм туршлага, ийм түүх байдаг юм байна хүмүүсээ. За харин дасгалын тухайд гэх юм бол та бүхэн өөрсдөө интернетээр хайгаад үзээрэй. YouTube дээр маш олон төрлийн тийм дасгалууд байна. Тэгээ энэ маань ганц хоёрхан дасгал төдий биш юм байна. Нилээн бас нухацтай үзэж сурах ёстой тийм шаардлагатай зүйл юм байна. Харин манай Монголд тэр Бутейко Монгол гэсэн нэртэй Facebook хаяг бас байдیں۔ Нэг Монгол амьсгалын дасгалжуулагч сургагч залуу сургуульд тийм сургалт явуулж байгаа. Үн төлбөрийг би сайн мэдэхгүй байна.
тэнд очиод энэ бүтээгдэхүүн амьсгалын дасгал нь яг ямар шуухан байдгийг мэдээж тэр нь тухайн хүнийхээ биеийн байдал болон ямар өвчтөй, ямар зовиртой гэдэгт тааруулаад түнд нь тохирсон аргаар тийм тохирсон дасгал нь хийлэгдэх байх гэж би бодож байна. Тэгэхээр эрүүл байхын тулд бид амьсгал гэдэг гарын дор байгаа энэ хүчрхэг зэвсгээ ашиглаад үүнийг зөв ашиглаж чадах юм бол бид эрүүл байх, амьдралын чанараа дээшлүүлэх, анхаарал төвлөрөлөө сайжруулах маш олон тийм сайхан гайхалтай боломжууд гарч ирэх юм байна. За бид сая зөв амьсгал, буруу амьсгалын талаар бас хэд хэдэн шинжүүдийг сая ярьлаа шүү дээ, тийм ээ. За буруу амьсгалаар ямар хор нөлөөллүүд гараад идэг вэ гэхээр юуны түрүүнд амьсгалын замын тэр цагаан мөгөөрсөн хоолнууд агших юм байдал анзаардаг юм байна. Энэ бол астмтай хүмүүст маш илбэг харагддаг ийм шинж тэмдэгчтэй, тийм ээ. За тэгээд мэдээж энэ бие махбод чинь буруу амьсгалаад хүчтэй ам хамраараа зэрэг амьсгалаад ч юм эсвэл дан амаараа амьсгалаад ирэхлээр бие махбод өөрийнхөө уушлаараа тэр цагаан мөгөөрсөн хоолойг хатхаас хамгаалахын тулд илүү их одоо салст ялгаруул шаардлага болно. Өөрөөр хэлбэл их цэр хохорж байгаа мэт иймэрхүү байдал илэрнэ. Тэгээд амьсгалын замын тэр салст бүрхүүчүүд бас хөөж одоо хамар битүүрхтэй таглах иймэрхүү байдал мөн амьсгалын замын бусад хэсгүүд нь ч гэсэн тийм хөөх байдал бас үүсчихдээ юм байна. Тэгээд мэдээж үүнд буруу амьсгалаас болоод цусны даралт нэмэгдэнэ гэх мэтлэнгээр тэгээд цусны даралт нэмэгдэнэ гэдэг маань зүрх болон бөөрөнд ямар ачаал ирэх үү те. За ингээд маш олон зүйлүүд үүндээс болоод үүсч болно. Бас нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр буруу амьсгалснаас болоод элэг одоо цус руу илүү ихээр холестерин ялгаруулж эхэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл цусан дахь холестерины төвшин бидний буруу амьсгалснаас болоод ихсэх магадлал маш өндөр байдаг гэж байна. За энэ тал дээр бол нэг дурдсан юунууд фактууд их илбэг байдаггүй. Харин уншижтэл ийм сонирхолтой юу гараад ирлээ. За иймэрхүү байдал үүсгэнэ. Тэгээд бид зөв амьсгалаад ирэх юм бол эдгээр бүх шинж тэмдэг бүгдээр арилна гэж байна. Арилгаасаа гадна бид анхаарал төвлөрөл маань сайжирна. За энэ маань бидний ажил өнөөдрийн хийж байгаа бүх зүйлд маш чухал байгаа. За тэгээд хүн их сайхан нойронд сайжирна. Нойр сайтай шөнө сайхан унтаж амарч чаддаг болно. Мөн сэтгэл санаа их сайхан тайван амгалан болно. Юм болгонд амархан уурлаад бухимдаад байхгүй. Стрессийн түвшингөөс салаад нэгэсэндээ бидний парасимпатик мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа идэвхжээд хүн илүү тайван амгалан болоод ирэхлээр бусад эргэтэн системүүдийн үйл ажиллагаа хийгэн болно. Тэгэхээр хүн эрүүл байхад хамгийн чухал үүд нь юуны түрүүнд зөв амьсгал байх нэ гэдгийг хэлэх гээд л энэ бүгдийг дурдаад байна л та. Өшөө бас нэг сонирхолж хэлэхэд хүн одоо тэр би юун дээрс сонсч ирсэн юм аа. TEDx дээр нэг Ирландын байсан билүү нэг эмч судлаач хэлж исэн хүн тэр хөдөлгөөнөөсөө болоод юм уу эсвэл хоол хүнсээ зохицуулаад турна жин хасна гэдэг маань үнэн боловч хамгийн гол зүйл маань амьсгал юм аа. Хүн амьсгалаараа нүүрс төрөгчийг ялгаруулна гэдэг маань бидний турхад хамгийн гол чухал түлхүүр үйл ажиллагаа байд юм аа гэж хэлж исэн. За тэгээ энэ бүхтээс ингээд харахад доктор Бүтэйкогийн амьсгалын загварчлал буюу энэ онлайн мэдээлэл нь энэ бол маш чухал. Бидний яг хэвийн эрүүл саруул байхад чухал нөлөөтэй мэдээлэл юм аа гэдгийг та бүхэн бас эндээс анзаарч харж байгаа байх гэж бодож байна. За нэг зүйлийг заавал дурдж хэлэх ёстой болох байх. Энэний түрүүчийн бичлэг дээр би Вим Хоффын амьсгалын дасгалын талаар ярьсан тийм ээ. За Вим Хоффын амьсгалын дасгал нь эрүүл саруул хүн ямар нэгэн зүрх судасны болон амьсгалын замын асуудалгүй хүмүүс бие махбодоо цочроох, сэрээх, зориудаар одоо хяналттай тийм стрессийн түвшинд оруулаад бие махбодоо сэргээх зорилгоор хийж байгаа. Өдөрт нэг юм уу 2 удаа тийм богинохон нэг 10-аас 20 минутын орчимд ч юм уу хийх ийм дасгалын зүйл дасгал бөгөөд түүнтэй хамт тэр хүйтэн шүлшүрт орох дараа нь бяцлал хийх гэдэг ч юм уу иж бүрэн дасгал байгаа. Тэрний зорилго нь юу вэ гэхээр хүний
унтаа байдалд байгаа. Гэтэ эрүүл хүний хувьд шүү за. Унтаа байдалд байгаа тэр дарагдсан, нуугдсан энергийг ил гаргаж сэрээх ийм зорилготой, хүний дотоод потенциалыг ил гаргах ийм зорилготой амьсгалын дасгал юм байгаа. Харин энэ доктор Бутейкогийн энэ амьсгалын онол нь юу вэ гэхээр хүн болгоны өдөр тутамдаа амьсгалд сурж хэвшүүлэх ёстой. Ялангуяа амьсгалын замын болон өөр бусад цусны даралт ихсэх ч юм уу ийм асуудалтай хүмүүсийг эрүүлжүүлэх нэгсэндээ өвчтөе хүмүүс зориулсан ийм амьсгалын дасгал юм байгаа юм шүү. Энийг та бүхэн маш сайн ялгаж бодож ойлгоорой. За өөр нэмж хэлэх юм одоохондоо онц зүйл алга байна. Ямар ч үсэн бэлтдээд ярих гэсэн гол санаануудаа гаргаад хэлжлээ. Тийм болохоор та бүхэн маань энэ талаар арай илүү түлхүү өөрсдөө бие дагаад мэддэг хэлүүдээр ингээд уншаад сонсоод үзээрэй. Дээрээс нь тэр Buteyko Монгол гэдэг тэр пэйж хуудсыг дагаад тийш ороод сонирхоод хайж болоод үзээрэй. Тэнд сургалт зэрэг чухал зүйлүүд явагдаж байгаа юм байна лээ. За тэгэхээр дээр дурдсан энэ шинж тэмдгүүдээс өөрийг хараад би өөрөө зөв амьсгалж гин үү, буруу амьсгалж гин үү гэдгээ тодорхойлохыг хичээгээрэй. Хэрвээ буруу амьсгалж гин гэж бодох юм бол энэ тал дээр мэдээл хайгаад өөрөө сурахыг хичээгээрэй. Тэгээ хамгийн зөв зам бол яг тэр энэ доктор Бутейкогийн амьсгалын дасгалжуулагчийн сургалтанд суугаад албан ёсны эрхийг авчихсан байгаа. Тэр Монгол залуудаар очоод тухайн хичээлд нь суралцаад зөв амьсгалаа сурах юм бол энэ бас таны амьдралд маш үнэтэй хөрөнгө оруулалт болж чадах байх гэж би бодож байна. Тэгээ энэ бичлэгийг үнэхээр хэрэгтэй сонирхолтой юм байна гэж бодож байгаа бол өөрийнхөө ойр дотны хүмүүстэй бас хуваалцаарай гэж хэлэх байна. За энэ удаагийн бичлэгээ үүгээр өндөрлөе. Та бүхэндээ аж аргалыг хүсье да.